Төрөөр тоглоно гэдэг бол хэн нэгний хүүхдийн тоглодог галаад байгаа. Тийм учраас эн чинь өөрөө юу яасан бэ штэ. Хаад маань бидний хийдэг ажил бишээ гэд хаа маань өөрөө тэгсэн бэ штэ. Мөнх тэнгэрийн хүчин дор би энэ мөнх тэнгэрийн хүч ивэлэр тэнгэр газар руугаа хүч нэмэгдүүлж гүр их улсыг төвшөтгөж ганц жолоонд орууллаа. Тийм тэгэхээр зэрэг эн чинь мөнх тэнгэрийн хүч ивэл тэнгэр газрын хүч энэ бүхнийг нэмэгдүүлж бид нар ганц жолоонд орууллаа гэсэн ийм зүйл байгаа даа байхгүй юу? За тэгэхээр бид нар одоо юуг анхаараагүй байх нь юу, юуг анхаарах ёстой байх нь. Тэгээд бид нарт үнэхээр энэ мөнх тэнгэр гэдэг биднэрт ямар хүч ивэл одоо бид нарт өгөөд бид нар өнөөдөр тэр хүч ивэлээр яаж хүчрхэгжих боломж нөхцөлийг бид нарт хангаад байна уу гэдэг дээр л анхаарах юм байна. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж үг байдаг. Эрхэм хүндэт удган зайрангууд тэнгэрийн улааш нар минь та бүхэн яах аргагүй Монголын ард түмнийхээ төр түмнийхээ оюун санааны жолоон дээр суухаас өөр аргагүй цаг үеийн шаардлагыг хүлээж авахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсэт байгааг тэнгэрийн энэ айлдуурч мөн баталлаа. Ургудмуудын тамагтай тэмдэгтэй өрсүүдийг цуглуулан хуран чуулуулах тун. Үүнийг 33 нарны дотор гүйцээх тун. За үүнд хэнийг зарах вэ гэхлээр 99 зайран 33 удагныг шилж сонгож энэ үйлэнд дайлаар мордуулаа гэдэг ийм үүрэг даалгаврыг мөнх тэнгэрээс хүлээж авсан байгаа. 99 зайран 33 удагнуудыг шилж сонгон их үйлэнд мордуулах тун. Ийм чиглэл авсан энэ дагуу одоо үнэхээр мөнх тэнгэртэн монголчууд бид тэнгэрийн эрэнд хүн төрлөختнийг жолоодон орохын тулд яах аргагүй тэнгэрийн улаач болсон тэрл шигшмэл сонгомол тэнгэрлэг хүмүүсээрээ бид удирдан жолоодуулж энэ их хуралдаагаан зарлан хуралдуулах энэ л зүй ёсны дагуу энэ зарлиг айл дүрийг бид хүлээж аваад ард түмэндээ ингээд дуулах үүргийнхээ дагуу дуулгаж байна. Уруудан дөрөж харин боодуудын сэвсэн дангмын хиндуунаж ургуудсан мэн тасрах аюулыг тэхэсэн учраас би өвгдийн зэрлэгээр энэ удаад залгч бүвэлээ. Эндээ билээ. Өвгдийн зэрлэгээс урвачруудан энэ хүмүүлийг мэдээ тулсан даруйда дараагийн ургуудмын өрөөд дамжуулан хийж энэ хүмүүлийг бүтээх тун. Онгийн айлдвар бол нэг хоног нэг хормыг ч алдаж болохгүй. Яагаад гэвэл дэнчинд нь бидний үр хүүхдүүдийн амь нас төлөөсөнд нь болж явж байгаа юм а гэсэн учраас эцсийн бүлэгт би үр хүүхдийнхээ төлөө энэ бүх үйлэнд оролцож энэ бүх үйл явдлыг тэмдэглэж ирсэн учраас ямар ч байсан өөрийнхөө хүрээнд хүргэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүслээ. Тэгэхээр миний хувьд бол өөрийнхөө мэдхийн хүрээнд энэ Тэнгэр фестивалыг зохион байгуулсан Хос хоёр зайранг, Бөөгийн тавилан гэдэг группийн админ Хүрлбаатар зайрныг, Дэлхийн Тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбооны тэргүүн Өсөх хоёр зайрныг, за тэгээд мэдээж манай энэ Их Монголын овооны зайрангууд болох Бэгзжив зайран маань мэдээж орох бах. Батцолмон зайран, за тэгээд Сүхбаатар зайрнаа мөн нэрлэмээр байна. Цэнтжив зайрнаа нэрлэмээр байна. 10 жил гүрэлээ миний хөдөө. Одоо тэгээд хоймоогоо хийнэ гэдэгсэн би одоо мөн Дангаасрангойгаан нэрлэх ёстой. За мөн төрийн их зайрангаар нэрлэгдэж явдаг Бямбдорж зайран гээд эдгээр олон түмэнд тусаан хүргэж явдаг оюуны сод манлай болсон эдгээр хүмүүс маань шилдэг 99 зайрангийн тоонд зайлшгүй орох болов уу хэмээн бодож байна. Бүтээрээ сайн сайхан юм хийж чадсан, дэлхийг нэгтгэсэн. Одоо бид нар яг яах ёстой вэ гэдэг юм дээр ахаа толно. Энийг би яг мэдчихэж байгаа. Эдгээр сайхан улсуудыгаан энэ Их Монголын ураг удмын хуралдааг зарлан хуралдуулах энэ үүрэг даалгаврыг өөртөө хүлээж аваад Монголын ард түмнийхээ оюун санааны залуур дээр өөртөө итгэлтэйгээр бахархалтайгаар бардамналтайгаар залран сууж та нарыг гээд хараад хүлээгээд байгаа төр түмнийхэн алтан гац нь болж залуур чиглүүр нь болж тэнгэрийн эрэнд
төр түмэн олноо удирдан жолоодох энэ үүрэг хариуцлагыг хүлээж аваач гэж хувийн зүгээс гуйж байна. Ардаан Тэнгэрийн зарилгатай учраас үүнийг би хэлэх үүрэгтэй гэж бас үүргийн хүлээж авч байна. За тэгээд 33 удган гэдэгт бол тэр тайл төвийн одмоо удган орох байх гэж бодож байна. За тэгээд манай энэ Их Монголын овооны гайхалтай сайхан удган эгч нар болох Чулуун удган, Батням удган, Янжин сүрэн удган, Энх цэцэг, Энх саруул гэх мэт эдгээр удгадууд маань зүй ёсоор орох байхаа гэж бодож байна. За тэгээд мөн энэ үйлэнд нэгдсэн буян дамтан бөөгийн төвийн тэргүүн 9 эрдэнэ удган маань орох байх гэж бодож байна. 5 их заяа бөөгийн төвийн тэргүүн оюун туяа удган маань орох байх гэж бодож байна. За мөн бидэнтэй хамтран нэгдсэн үйл ажиллагаа явуулсан хас чанан хөлөгтөн бөөгийн галын тэргүүн хэрлэн чимэг удган маань мөн орох байх гэж бодож байна. Гэх мэт эрхэм хүндэт их зайран удгадууд маань одоо Монголын төр ард түмнийхэн оюун санааны залуур дээр ямар ч байсан яг энэ цаг үед гарахаас өөр аргагүй боллоо. За яагаад гэдэг нөхцлүүдийг би дурдъя. Одоо эн чинь өвгдээц юм хэлсэг байгаа шүү дээ. Тэнгэрийн дагж байж сая би төр өмтгөн шүү дээ. Төр бүтэж байж сая би өөрөө оршин шүү дээ. Тэгэхээр бид хүссэн ч хүссэн бид нар Тэнгэрийг л дагна. Өнөөдөр би Тэнгэр мэдгүй Тэнгэр худлаач гэдэг юм уу. Өнөөдөр өөртөө мунхаг бодолд явах ч гэсэн эцдээ бид Тэнгэрийн замаар л явсан байдаг. Өөр харц байдгүй. Тийм биз? Тэгэхээр энэ үл хүссэн ч хүссэн ч үнэхээр бид нар Тэнгэрийн замаар л явдаг. Харин гажвал юу болдгийг өнгөрсөн түүх харуулсан шүү. Тэгээ одоо энэ олон бөөнүүдээр алийн Тэнгэрийн зарлиг гэхүүгээд ингээд үл хайхраа гэхэд миний хувьд бол яа харахгүй энийг авахаар л байгаад байгаа. Ураг удмуудын чуулган бурхан хаалдав. 2018 онд их хааны зараад онгод бууж бүх ураг удмын овгийн тэргүүнүүдийг өрн залж хуран чуулуудаа гэсэн зарилыг айлцсан байдаг юм байна. Бүх ураг удмын онгодоор бүх ураг удмын удаасар бүх ураг удмын овгийн тэргүүнүүдийг өрн залж чуулах таа. Хангин зарилэг аммаа. Өнөөдрийн их үйл хэргийг хамтдаа хийж байгаа бол Их Монголын ураг удмын нэгдэл төвийн тэргүүн зарим бэлсэж өв тэргүүн мэдээ. Тэгээд ингээд маш зөв зөвтэй юм төлөө бүх юмаа зориулаад явж байгаа. Бүх одоо та нар маань яг тэр нутгаанчлуулна гэж яаж явсан тэрнээс дутахгүй магадгүй давсан. Тийм Тэнгэрийн заавчгүй биелүүлэх зарлиг нь байдаг болоо тэгдэг юм уу тэр хүмүүс маань чин сэтгэлээс энэ олон жил энэ хуулийг хийж ирсэн ийм том юм бидний доод вебсайт өгж байгаа байхгүй юу. Монгол улсын ерөнхийлөгчийн 159-р зарилгийг уншиж танилцуулъя. 1. Эзэн богд Чингис хааны иш хөргийг Монгол төр хэмээн дээдэлж төрийн урданд залсуваа. 4. Монгол хүмбэр Их Монгол улсын гал годомтыг сахиж байгаагаа хүнээ ухамсарлаж эзэн богд Чингис хааны суу алдар үйд хэрэг бэлэг сургаалыг эрхэмлэн дээдэж аган мөрдөж төрх ёсны үнэт зүйл өв соёлыг бүр хойчдоо өвдүүлэн үлдээж ЭВ-ээс ахин баттаж улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсуваа. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрс хэлсэн байна. За үүнтэй холбоотой Мөнх Тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын Талай хааны зарилэг хил болон иргэн дор хүрвээс бишир түгэ аюутгаа. Тэнгэрээс сойрхсон Чингис хааны зарилэг эргэлзээгүй. Тэнгэрээс хэн хэмжээ болгон тогтоож өгсөн зарилгаар зааж тогтоосон дэг журмыг хэн ч өөрчилж үл болно. Тэр зэрэг энэ бид нар ингээд Тэнгэрийн зарилэг гэж нэг юмыг хүлээж аваад тэн дээр бид нар нэгдэх ийм л нэг юм хаад маань ингээд зарилглаад үлдсэн баг шиг бах юм. Тэ? Тэр утгаараа энэ одоо урсан бослоо штэ нөгөө тусгаар тогтнолынхан маань Тэнгэрийн зарилэг уламжлагдаж бид нарт эцэг өвдөөс нэгэнд уламжлагдаж ирсэн Тэнгэрийн зарилгаар л хөдөлдөг бол одоо бид нар гарцаа байхгүй хөдлөхөөс өөр аргагүй нөхцөл байдал дээр энэ хүний энэ аваад ирсэн юмыг бид нар Тэнгэрийн зарилэг гэж хүлээж авсан. Яагаад гэвэл нөхцөл байдал ийм байгаа учраас. Гэт ингээд тэд нар маань хөдөлсөн. За Монголын
төв зэгт 6 сарын 2-ын шөнийн 3-нд Тэнгэрийн зэрлэг хүлээн авсан. Одоо энэ Тэнгэрийн зарлиг гэдэг чинь бид нар их нутаг газарчлал шорооныхон төлөө эвлэн нэгдэж босох цаг ирлээ гэдэг Тэнгэрийн зарлиг болсон. Их нутаг Тэнгэр заяаныхаа төлөө эвлэн нэгдэж босох цаг ирснийг тунхаглаж байна. За тэгвэл бид нар босоод энэ тэргуунд бид нар энэ газар шороо дарахын юм шүү гэдгийг бид нар цаазлах ёстой. Ингээд энэ цаазыг барьж ирчүүд маань гал үндэстэнийхээ маань гарч ирсэн байхгүй энэ тулга банзрагч энэ хондгонаагой төмрах энэ хоёр ах эднэр гэ тэ. Энэ зарилгийг бол тэрүүнд хэвлийн урлаараа ээжүүд мэдүүлсэн. За жагсаал ээж нийтэд одоо харуулсан. За өнөөдөр бол бид цаазын тунхаглаж байгаа юм. Цаазыг. Тэгээс дээд тэнгэрээс уусан зарилгийг мэхлэж өвгдийн захаасыг иш болгож энэ цагийн үеэс Монгол газар шороо, Монгол оршихуй, Монгол хүмүүнийг халдсгүй дархан болохыг цаазлан тунхаглаж байна. За энэхүү цаазын эсрэг хөдөлсөн энд байгаач бид дайснаа гэж үжид мөнгө тэнгэрийн хүчинд ор арсалдан толох болно гэдгээ тунхаглан зарлаж байна. За хэрэгхийг мөнгө тэнгэр мэддэг ба. Цаазын тунхаг бол одоо ерөөсөө цаазгүйгээр төр тогтохгүй. Энэ төрт ёсны одоо өвгдөөдөөсөө уламжлж ирсэн ёс. Яг учраас энэ цаазыг зарлаж өнөөдөр бид нар энэ цаазаар Монголынхаа газар шороог, Монголынхаа оршихуйг, Монгол хүмүүнээ халдшгүй дарах гэдгийг цаазанд туулж байгаа. Та бол яах аргагүй энэ үлийг яах аргагүй хариуцлага болгоомжтой маш том өрөө бүхий юм. Тэр бага залуугаас энэ ах нартайгаа өнөөдрийг хүртэл хадуу хэзээ хамт туулсан. Ийм том үлий хийсэн. Тэгэхээр зэрэг энэ дээр бол магадгүй та энэ дээр маш том үлийг эхлүүлэх юм билүү тийм ээ. Тэгэхээр зэрэг би бол энэ бэлчвэн тахилгаас л ийм эхлэнэ гэж үзээд би бас зоримог юм хийсний үр дүнд энэ жилийн тахилга нь харин ч өстой маш олон өргөн үрийг хамарч байгаа шүү дээ. Бид нар чинь ингээл 18 оноос миний юм ихлэр зэрэг станаар наадах чинь энэ төрөө сайгаал ингээ хөдөлж чаддгүй. Тэгэхээр зэрэг би бас юм хийж чаддгүй. Тэгээд эднэрийг хайчдаг байхгүй юу. Тэгээ одоо юм эцэстээ дуллаа яваад яадаг ч гэсэн ингээд би өөрөөр сайн тэнгэр бусталыг энэтэй холбоод юм хийсэн чинь одоо хэдэн зугаараа явахаар ирж штэ. Зөв. Одоо энэ чинь нөгөө одоо энэ үл харин нөгөө тэнгэрийн цаг гэж ярьж байгаа шиг. Нөгөө 5 нь. Тийм 5 нь чинь чинь цаг нь болвол энэ чинь хөх Монгол хуралдан чуулгах тэр нэг үйл явдал болох ёстой шүү дээ тийм биз. Үүндвэл бид өнөөдөр энэ үнэхэрийн цаг үе мөн л бол түүнийг өнөөдөр их үү бага уу гэж хүүхийнхээ өмнө энэнд би байж чадахгүй үгүй юу гэдэг өөрийнхөө сэтгэл зүрхийг цэгнэх ёстой биз дээ. Тийм үү? Тэгээ хамгийн гол нь бас энэ одоо энийг зөрчих аваас тэнгэрийн гисгэл дэргэд аваа. Тэгэхээр зэрэг бид нар энийг яг зарлиг гэж хүлээж авал энэ дагуу хийх. Одоо зарлиг нь өнөөдрийн хүртлийн зарлиг хүлээж аваагүй бол хэн юу хэрхэн хийх вэ гэж. Энэ байгаагүй, тоон байгаагүй, энийг хүлээж аваагүй бол юу ч бүтэхгүй байсан бол одоо энийг яг зарлиг гэж үзээд ингэх юм бол бидний сансан сэтгэл өөрөө бүтэснээр энэ хоёр ахаар яриулж ясыг гоё шүү дээ. 6 сарын 22-нд Бурхан халдун хайрхан дээр уулзах цугларалтыг бид нар тараагаад очооч гэж гуугаад байгаа юм биш. Та нарын өвгдөө чинь сүр сүлд. Та нарын онгоц шүтэнүүд. Дээрээс нь хайрхан уулын шид хүч. Тэгээд эзэн бог Чингис хааны маань сүр сүлд буюу сүнс тэнд амьж бууж ирчээд үр хүүхдээ дуудаад байгаа. Энэ бол бид нар энэ хүний энэ хүртэл бас маш том юм босгоод үүргэн гүйцэтгчгээд одоо энэ шахаа маань одоо инкерийнхаа маань өрсөөл зорж исэн юм шүү дээ. Хамгийн сүүл надтай уулзахад өрсөөл энийг яаж түгээх үү, энийг хоёулаа яаж бий болох үү, чи энэнд ямар оролцоо байна. Би энийг харж ин зөв үү гэдэг ийм л зүйлийг одоо ч хамгийн сүүлийн уулзалт бол одоо тийм байсан. Тэ. Энэ үл ерөөсөө сэрж сэхэрсэн манай энэ үеийн өвгдийн маань одоо нэг бол одоо миний ах байлаа шүү дээ. Тэ мөрлөж явсан одоо дотны минь ах байлаа, зөвлөгч минь байлаа, түшиг минь байлаа. Тэ. Энэ үл Монголын ирээдүйн аврал гарц гэж би үгдэн гэдэг. Бид өнөөдөр өвгдээцийн үнэнхүү мөрийг зөвөр таньж түүнийг нь ёс орнол хийж чадвал энэ үеийн ерөөсөө аврал өөрөөр бидэнд үүнээс илүү гараад өвгдээцийн сургаалаас өвгдээцийн зам мөрөөс өвгдээцийн түүхээс бид нар гажаад хийн юм бэ. Тийм биз? Гажаад хийн юм бэ. Энэ мөнгө тэнгэрийн зарлиг би та нарт хэлээд шүү дээ. Мөнгө тэнгэрийн зарлиг. Энийг одоо хэн
Үгүйсгэн үү? Тэр хүн бол одоо бидний эсрэг дэмжээгүй, тэрсэлсэн, үгүйсгсэн, буруу шаасан хүмүүсүүд бол одоо Тэнгэрийн эсгэл бүртнэ. Тэнгэрээс сойрсон Чингис хааны зарлиг эргэлзээгүй. Их засаг хууль эндээс хэлж байна. За тэгвэл бид нар энэ их засаг хуулиас хэмшүүл гэдэг нь шүү дээ. Тий. Тэгэхэд чинь эн чинь Тэнгэрээс сойрсон Чингис хааны зарлиг эргэлзээгүй гэдэг ингээд нэг Тэнгэрийн зарлиг заавал буух ёстой юм нэг үйл явдал болоод байгаа байхгүй юу? Тий. Тий. Одоо Тэнгэрээс хэн хэмжээ болгон тогтоож өгсөн зарлагаар зааж тогтоосон дэг журмыг хэн ч өөрчилж үл болно гэд. Чингис хааны зарлиг нь өөрөө. Чингис хааныг Тэнгэрийн зарлиг яриад байна да. За дахиад энэ хоёрын түүсэн юмнаас л би авсан шүү. За яа. Яг одоо энэ дээр би дагслаад нэг одоо түрүүний ярьжсэн санаа дээр нэг бидний энэ урдаагийн сонгуульд намаар дөрөөлөөд энэ чинь одоо нэг хэрэгсэл болгож шүү дээ. Дөрөөлөө сонгуульд орж байгааг цаад нэг шалтгаан бол ер нь үндсэн хуулийн одоо өөрчлөлт буюу одоо таны яриад байгаа бүх ард түмний энэ хуралдаар бол ер нь явна. Үүнийг хэн хийх эрх зүйн субъект нь хуулийн дээр хүнд байна гэд таас юмжлаа шүү дээ тий. Их хурл болон засгийн газраас үнийг зарлуул хийж болох юмаа гэж. Их хурлаас юу ч чадахгүй. Ард түмний хурлын ямар ч эрх тэднэрт байхгүй. Хуулиар заасан эрх нь биднэрт байхгүй. Бид нар зөвхөн засгийн газрын хурлааныг зарлах хэрэгтэй гэдэг хэлсэн. Ард түмний хурал хуралдуулах, зарлах бүрэн эрх ерөнхий сайдад олгогдоогүй болно гэж байгаа. Тэгэхээр ерөнхий сайд ер нь хуулиараа бол засгийн газрын хуралдааныг л зарлах эрхтэй болохоос ш яг ард түмний хуралдааныг зарлах эрх байхгүй. Тэгэхээр та бүхэнд одоо олгогдсон үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу та бүхэн өөрсдөө эвлэлд нэгдэж хурлаа зохион байгуулах эрх нь та бүхэнд байгаа гэсэн үг. Тэгэхээр зэрэг энэ та нар ард түмний хурлыг нэгэн зарлах эрхгүй юм чинь гээд тэдний тоглоомын дүрмийг шууд байхгүй чинь чадвар бидэнд байна гэсэн үг. Одоо бидний тоглоомын дүрмээр та нар тоглоно гэдэг зүйлийг л толгой хүлээлгээс хүлээж авахаас өөр гарцаагүй байдалд бид нар хийнэ гэсэн үг байхгүй юу? Урд нь ахмадын шүлээ толгойн баасангой нэг ард түмний хурд гэж юм хийсэн. Намбарын инквайр гэдэг хүн бас нэг хийсэн. Тэр бол ерөнхийдөө зохион байгуулалттай байсан гэдгээр энийг бол хүлээж авах боломжгүй гэдэг хариу өгдөө. Хамгийн гол нь тийм болоод энэ олон хүний хүч хөдөлмөрийг саармагжуулаад юу ч болгоо хийчихгүй дээ гэж бид нар эмээгээд байгаа. Одоо энэ бол ард түмний хурлууд ингээд хүчингү болоод байна шүү дээ. Тэгэхээр зэрэг энийг нэгэнтээ засгийн газар улсын хурл нэгэн ард түмний хурлыг зарлах эрх байхгүй юм чинь ард түмний хурлыг хэн зарлах вэ гэхээр зэрэг Тэнгэрийн зарлиг бууж ирд за ард түмнийхээ хурлыг хуралдуулаа гэдэг тийм нэг эрх мэдэл байх гэдэг. Тэр нь юу вэ гэсэн чинь энэ 2018 оны 3 сарын 6-нд би энэ ураг удам их Монгол улсын ураг удмын нэгдэл гэдэг энэ хамт олонтой 17 онд анх танилцаад 18 оны 3 сард эднэрийн тахилганд яваад тэгэхэд бүх ураг удмын овгийн тэргүүнүүдийг урин залж энд хуран чуулгатун гэд одоо энэ дээд цаарал дээр. За ийм зарлиг энийг би бол тэр байх ёстой Тэнгэрийн зарлиг гэж хүлээж авсан байхгүй юу. За тэгээд яагаад гэвэл Монголын төр гэдэг чи өөрөө ураг удмууд хүчрхэг байж энэ хүчрхэг ураг удмууд чинь өөрөөсөө хүчээ нэгтгэхийн тулд хуранчулж тэр хуралдсан хүч чинь нэгдэхлээрээ зэрэг тэр их үеийн төлөө тэр үйлүүдийн чинь хүчийг дайгаад тэгээд тэр их хуралтай гэдэг зүйлийг ингэж хуралдаж ийсэн. Энэ зүйл зарлагдаж байгаа юм байна гэдэг утгаар нь би тухайн үед энийг тавьдсан чинь яг уламжилт ёсоор бол эн чинь стараалан зөв шүү дээ. Би аль нэгэн хин нэгэн хүний хүүхэд те миний аав ээж хин нэгэн хүний хүүхэд эн чинь өөрөө эхний овгийг бүрдүүлнэ, овг маань цаашаа омгийг бүрдүүлнэ. Омг маань үндсэндээ улс үүсгэх суурийг бий болгож байгаа шүү дээ. Өнөөдөр л яг тэгэхээр энэ маань бид нарыг энэ уламжлалт засгаа ядчил ярьж хөөрөхөд маш том төлөвлөц өгнө. Нэгдүгээр. Тэгээд дахиад энэ дээр чинь ураг удмууд бүгдээрээ өөр өөрсдийн тамга байдгаа. Тэрийг авчрах хэрэгтэй. Ураг удам бүхэн ургийн бичиг байгаа. Тэрийг авчрах хэрэгтэй. Ураг удам бүхэн өөрсдийн энэ ургийн баяр те. Тэрийг хийсэн хүмүүс тэр номон гаргасан тэр хүмүүсийн тэрийг авчир. Тэгээ сүлд байх хэрэгтэй. Тэрийг авчир байхгүй бол адууны тамгануудаа авчлаад ингээ аваад ирдэг. Гэт ийм юм яригадаад байгаа. Энэ бол ерөөсөө л тэр бидний байгуулах ёстой төр юу вэ гэдгийг л энэ тэнд авчир гэсэн юмыгаа бид нар жоохон лавлаа цааш нь судлаад учир мэддэг хүнээрээ яриулахад ийм л төрийг байгуулна шүү дээ. Энд л байгуулна шүү дээ гэдгийг маш тодорхой гарч ирэх гээд байгаа байхгүй юу? Тэ? Одоо энэ чинь яг уламжлалт төрийн маань үндсэн суурин шүү дээ. Анх төр гэж одоо хизээ үүссэн бэ гэвэл
Энэ омгуудаас л эхэлж үссэн шүү дээ мэдээж. Омгууд маань тэр отгын харилцаанаас отго маань одоо тэр анхны тэр гэр бүл гэдэг юм уу гал бүлийн ч гэдэг юм уу тэр ёс дээгээс л анхны тэр бүлийн тогтолцоо гэдэг юм үсэж бүлүүд маань нийлээд том бүлүүд тэр том бүлүүд нь бүр цаашаа явсарвал улс бүл буюу бид нар чинь тодорхой хэмжээнд хэл зааг зогтой хэрнийг хоорондоо хамтынхан хариуцлагаар одоо нэгдэн нийлээд үүнийг одоо төрийн одоо цааз буюу одоо өнөөдрийн бидний ёс гэж байгаа бол хуучин өв уламжлалаар бол энэ чинь бол хууль шүү дээ. Тийм ээ хууль. А яг энэ ёсоор нь бид төрөөн засаглаж улсаан байгуулж энэ дэгэм барьж авал гэмээн өнөөдөр харин бид нар жинхэнэ нөгөө өөрийнхөө тоглоомоор өөрсдийнхөө засаглалыг байгуулад өөрийнхөө жаягаар өөрсдөө өөдөөгөө дэвжин дэлгэрэх тэр үнд суурь бий болно. Тийм биз? Бий болно. А үүнийг хийхийн тулд бол миний харж байгаа үнсгөр тийм. Одоо өнөөдөр ингээд за дээд цагаан арал гэдэг дээр одоо ингээд олон хотог гомбууд юм чинь олон жил одоо ингээд олон дахин ажил хийгдэж байгаа ажлууд шүү дээ. Тийм биз? Үндсийн зэрэг. Эн чинь үндэс байж ажил иш урганаа да. Иш байхгүй бол тэр дээшээ ургах цэцэг навч гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ үндсийн тавих ажлыг хэр сайн бид зөв ёсоор нь бат тавина. А төдий хэр хэмжээнд тэр доороосоо нөгөө соёлох ажил эхлэн шүү дээ. Тэгэхээр энэ үндсийг тавих ажлыг бид өнөөдөр илүү их сайн сэтгэлээр илүү их сайн ухаанаар илүү их сайн иеэр энэ бид нар чинь өнөөдөр одоо гэдэг нэг ийлэх гэдэг нэг зүйл байна шүү дээ. Жишээлбэл та бидний сэтгэл зөв зүйлээр ийлж чадаж байвал тэр цаашаа эвлэхийн үндэс болно гэж би л ойлгодог. Тэгэхээр энэ зүйлийг л бид нар энэ цаг үедээ эн чинь Монгол гэдэг ёсоор хэрвээ тавьж чадвал ирээдүйд бид нар чинь өөрөөсөө жинхэнэ өөрийнхөө юмыг хийх тэр суурьуул гэрэлтэйгээр сайхан яриа тий. Энийг л одоо бид нарын хийх үндсэн ажил энэ болоод байна. 2010 онд та бүхэн ингээд улсын хорон газар шаргаа хамгаалал нутаг чөлөөлөх үйл хийж явах яг тэрнтэй зэрэгцэл одоо тэр үндсийн та нараар эх орноо хамгаалах тэр үндсийг хийж байгаа шиг энэ бэгжөө гэдэг үний чинь 2009 оноос яг энийг хийлгээд эхэлсэн юм билээ. 2010 11 он чинь тэр овоогоо олох тэр ажилд маш шургуу явж байгаа. Тэгээд 13 оноос анхны тахилгаа хийсэн юм билээ. За тэгэхээр чин зэрэг энэ Бурхан Алдуун гэдэг маань өөрөө одоо бидний домог эхэлж байгаа. Монголын төрчин домогт байдаг бол домгийн их нь Бурхан Алдуун. За тэгэхээр зэрэг энэ би сая энэ Тэнгэр фестивалийн оройн галын юу тахилга байсан. Тэн дээр дуудсан дуудлага бол дөрвөн улирал 9 хоног тайлан байж сэрээ 4 цагийн элгэн дулаацуулан сэргээ дөлтөө улаан гал дээр хуйглан бос анд минь энэ нөгөө нэг тэр тайллагыг бид нар эхлээд Бурхан Алдуун дээр хийгээд өөрөөр хэлбэл тэр үнцийг маш сайн тавих тэр үйлийг хийчихсэн гэж үзээд одоо бид нарт яг хөдлөхөд бүх таатай нөхцөл бүрдсэн байх гэж бодоод байгаа. Ягаад гэвэл Бурхан Алдуун дээр бид нар нэгдэх ёстой. Бурхан Алдуунаас бид нар хүчээ авч өндийдэг. Үеийн түүх байна. Зааны түүх байна тий. А тэгвэл энэ Бурхан Алдуун дээр ураг удмын овгийн тэргүүнүүд чуулаа гэдэг чинь тэр шинт байх ёстой төрөй чинь эхлэлийг энэ тавиал гэсэн зарлиг буугаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хамгийн байх ёстой зарлиг гэж үзээд байгаа. За тэгвэл энэ дээрээс чинь дахиад одоо энэ байгаль дэлхийг газар шороо дархан байх ёстой гэдэг энэ цаазаа тунгаглаж чад яаж энэ цаазыг биелүүлэх учраа мэдэхгүй байсан бол одоо энэ дээрээс ингээл за ураг удам гэл тайлбарлах чинь та жинхэнэ төрийн ийм байх учиртай гэдгийг ингээл маш тодорхой хэлээд өгч байна шүү дээ. Гэх мэтлэн бүх зүйл ингээл тодорхойл явна шүү дээ. Тэгэхээр чин зэрэг одоо эдний намын дүрм чинь өөрөө тэгэхээр хөөрхөлтөй наргагүй ингээд зайгаан тавил тэр доошоо гулгаал алга болно шүү дээ. Тэгэл энэ бидний энэ тоглоомын дүрм гарч ирнэ. Тэгэхээр энэ дээр бид нар анхаарах Монголын тусгаар тохиолдлын төлөө үйл хэрэг зайлшгүй зорилгоос ургахгүй, мохгүй гэдгээ тунхаглан зарлаж байна. Монгол улсынхаа төлөө энэ тусгаар тогтнолынхаа төлөө би урвахгүй, ухрахгүй, мохгүй гэдгээ би андгайлан тангаралж байна. Монгол улсын тусгаар тогтнолын төлөө урахгүй, урвахгүй, мохгүй гэдгээ батлан тангаралж байна. Чамд маш том
боломж юм байна. Одоо ингээд энэ бөөнөр маань ингээд энэ ураг удмын ийм үйлтэйгээд энэндээ үнэн ч яваад ирсэн өнөөдрийн хүртэл тахилга тайлга тэр бүх нөхцөлийг нь бүрдүүлсэн байна. Дахиад энийгээ дэмжиж олон бөөгийн галууд нэгдээд ирлээ. За тэгэхээр зэрэг бид нар чинь дээрэс нь би одоо ингээд бид нар ингээд Чингисийн засаг байгуулна гэдэг чинь амар амгалан тогтоож байсан. Би буддист яагаад энэ улс төрөөр ороод яагаад энэ бөөнөр рүү орсон бэ гэвэл энэ чинь амар амгалангийн төлөө буддистууд маань ийм байх ёстой. Тийм учраас би ингээд буддистуудаа бас ийш нь ингээд оруул буддизмын онол ухаанаар нь бас ингээд оруулна. За тэгээ хамгийн гол нь энэ ураг удмууд чинь ингээд чуулах юм байна. Эн чин төр юм а ийм учиртай юм а гэх тэр нарийн учрыг хэлэх онлоор нь чи чинь бас олон жил нэвтэрсэн хүн байгаа штэ тийм үү. Тэ? Алтан дэд үнэ айлгуугаар явсан тийм. Тэгэхээр зэрэг чамд маш олон талын давуу тал байгаа даа байхгүй юу? За ямар ч үсэн ингээд ард түмнээ бид нар ингээд тэн дээр хураагаад ирэхэд тэнд хураад очисон улсуудад зөв ийм л хууль төр нь энэ юм а гэж шууд одоогийн тоглоомын дүрмийг шууд халаал өөртөө өнгөрөөл тэр босгоны доогоор яг тэр юм чи өөрөө тэндээ зөвх ураг удам гэдэг юм а гэдгийг тайлбарлах тал тэр зөв төрөө өөрөө тайлбарлаад шууд өөрийнхөө дүрмийг тогтоочих юм биш үү? Тэ? Тэ штэ. Эн чин бид өнөөдөр нөгөө нэг ухааныг олвол түүний цаана аврал гарч ирж идэг шүү дээ. Ухааныг л олвол энэ ухааныг өнөөдөр олж хийж эвэлж нийж хийгээд нөгөө талдууд бидэнд гол юм нь хүч гэж нэг зүйл байна тий. Түүнийг нуглах хүч гэж байна. Тэр нуглах хүч маань өнөөдөр замагдгүй энэ дээд цагаан арал одоо ингээд өмсөдмөр 22-нд энэ чухал өдөр энэ луу жил чухал зүйлрүү мөрлөж штэ. Одоо ёстой чадах бүхнээрээ л бид бүгдээр л одоо тий тэрэнд мөрлөх ёстой гэж би бол. Тэгэхээр зэрэг бид нар нэг зөв рүү мөрлөх нь тэр нь юу вэ гэхээр зэрэг 2024 оны 6 сарын 21-ээс 24-нд болох тэр Бурхан Алдан хайрх уулын дээд цагаан арал дээрх тэр их тахилгад ард түмнээ мэдээлэл өгөх тал дээр хамтарч ажиллах. Яагаад гэвэл ингэж байна. Ононгийн сайхан шугуун дундаас онсыг тайлнасэр энэ нарийн учир чинь угаасаа тэнтэй ингээд тэртээ тэрэнгүү яригдана. Тийм. Ороо бусгаа цаг тооллыг оосрлож номтхон сэрээрээ уухаан дугаар сэр хурайлгын дугаар тогт. Тэгэхээр зэрэг бид нар тэндээ очиод тэр тахилгын үлгэгдэж нөгөө нэг үнцээ эхлээс маш сайн базааж нөгөө иш навчин гараа штэ тий. Тэгэхээр зэрэг бидний эхлээд байх үндэс болоод тэндээ хорончуулах. Тэнд чинь бас нэг тэр дээрээс ирж байгаа тэр өвгдийн мөнгө тэнгэрийн тэр том хүчийг дэмийг бид нар авчиж энэ зүйлээ хэлцэх болж таарна штэ тий. Хэрвээ бид нар тэр шид хүчээ аваад энд иржээ гэмээр одоо хүмүүсийг мэдэрдэг тэр худагт хувилгаад гэдгүү ямар хүмүүс гэдгүү тэд нар бол яг хараад үнэхээр үлгэрийн бааtruучийг харагдана. Одоо жишээ нь очисон та бол одоо та очиод буцаад ирэхдээ та үлгэрийн баатар шиг харагдана. Хэрвээ та тэндээ шид хүч аваагүй байхаа гэж эргэлзэж байгаа бол та урд нь хийж чадахгүй байшаа ажлаа хийгээд үз. Тэр хоромхон зур бүтэн. Бид нэр Монголоо төвшөтгөн. Бид нэр хүн төрлөختнийг төвшөтгөн. Чам чин бас нэг давуу тал нь залуунаас шүү дээ тийм үү? Зоригтой байх ёстой, дачин байх ёстой. Залуус маань тийшээ оч. Тэгээд бас нэг ахмад хүмүүсийнхаа яриаг сонсъё. Харилцан ярилцъя. Энэ дээрээс учир ухаан аяндаа гарна. Манайхан болохоор зэрэг бас улс төртэй хамаагүй холбоо гэдээ надаас бас болгоомжлдог. Энэ тахилгынхаа. Гэтэл би яагаад энэ тахилга дээр яваад энэ үлдэр зэрэг Чингис хааны зарлиг ийм нэгэнтэй байгаа юм чинь тийм биз дээ. Их хуралтай ихтер зэрэг нөгөө энэ тэнгэрийн улаач нар ч өгтлээ хайчих юм цааш. Тэгээ би бас ингэж хамаагүй яаж бас болохгүй юу? Яхаа өөртөө чинь хэлэлцэж байгаа. Бид өнөөдөр энэ цаг үед үнэнхүү бүгдээрээ л одоо зөв гэдэг үйл дээр л чин сэтгэлэн зориуд байх юм бол бидний урагш ахин дэвжих тэр хүч хуралданд энэ хүч хуралдаж хэдий хэрэг хэмжээнд зөв хүч хуралдан төдий хэрэг хэмжээнд л нөгөө тэнгэрийн ив одоо юу гэдгийг те далдаасаа биднэрт бууж ирж сайныг нээж мууг хаанаа л гэж би бол чин сэтгэлдээ итгэж явдсан шүү дээ. Тэгэхээр Баатар хоёга энийг бодоод үз дахиад бид нар уулзалтаж ярилцахаар байна уу? Өөр хүмүүстэй игнэ нэгтгэхээр байна уу? Өөрөө ч гэсэн яамаар байна уу? Тэгээд эргээд уцаар холбогдъё тийм ээ. Тийм ээ. Дүүгийн хувьд бол одоо өнөөдөр энэ сонгуул гэдэг зүйл нөгөө давхгүй гэдэг даваагаан 3 давдаг гэдэг шиг энэ удаагийн зүйл бол яг миний хувьд бол татагдаж оролцлоо. Гэтэ бид нар ч одоо бидний өвгдөөс чинь маш зоригтой, зориг за маш хурдтай бид нар чинь цөөх ард юм уу? Тэрний нэг
даваа тал бол маш хурдтай хүчтэй байдаг тий. Цөөхний хүч даваа тал. Тэгэхээр зэрэг одоо бид нар заавалчгүй 28-ны сонгуульд нэх тэгтлээ хүлэгдээл баглагдаал тэрэндээ баригдчаад ах хүмүүс билүү өвгдээдсэн ингээ бодоход юунд л алга оруулахын тулд яг зөв тий. Тэгэхээр зэрэг бид нарт тест алга оруулах нэгэнтээ бүх тохироо нөхцөл бүрдсэн ураг удмын тэргүүнүүдийн одоо их хуралдааг одоо ураг удмын толгой нарыг одоо хуралдуулах хэрэгтэй, чуулуулах хэрэгтэй гэж байна. Ямар ч хэлсэн 33 нар нэттэр гэсэн билүү тийм ээ. Тий. Тэрийг хуралдуулах хэрэгтэй гэж ингэж зарлагдж байна. 33 удагнуудыг шилж сонгон их үүлэнд мартуулахтан. Уухай!